Сайн бацгаана уу 25 дугаар телевизийн би чамаас чи надаас нэвтрүүлэгт өргөдөө оролцох гэж байна. Намайг Цэцэн Бэлэг гэдэг амьдрах стратеги хөтөлбөрийн санаачлагч. За 2022 онд амьдрах стратеги номоо гаргасан. За хоёр хүнд болон байгууллагын чиглэсэн зөвлөн туслах үйлчлэг үзүүлдэг энэ хөтөлбөрийг бол санаачлан явуулж байгаа. Надаас асуух хүн бол комедиан Бэги гэсэн. Би Бэгийг бол ердөөс харж байгаагүй. Гэхдээ тоглолтыг нь бол онлайнаар үзчихсэн. Надад таалагдсан. Чүийн бацан нөрөөс нэг юм ахцгаас айн мань гэсэн тийм нөрөөс байх байж тээ. Ахцгаа хүндлэх нөрөөс тийм нөрөөс байх байсан байгаа байхгүй. Бүр л юм таагалдсан нэг юм мэдсэн нэг юм болоогцсон. Тэнгүүд одоо нэгээс яг миний урд ширээн дээр байгаа удирдлагыг нөгөө өрнөөс ирээд аваад өгөхөд үн болдог юм чи тийм үстэй. Гэхдээ тийм биш дүүд бол дүү үстэй нөгөө өрнөөс ирээд аваад өгнөөс тэр удирдлагыг. Тэгвэл эренгүүд харангууд ч өөр аваач. Надтай хамт оролцох юм аа болохоор амьдрах стратеги одоо намын зохиолч Цэцэн Бэлэг ч орох юм байлээ. Тэгээд за миний магнаас би 1-р хороолд төрж өссөн. 11-р сургууль физик математикийн гүнзгийрсэн сургуультай 11-р сургуульд орж ерөнхийдөө одоо математикийн ухаанд шинтэн суралцсан. Надаас ямар асуулт асуухыг бас мэдэхгүй. Гэхдээ ямар ч асуулт байсан би хариулна гэж бодож байгаа. судалгаа авал явуулсан. Тэгэхээр яг энэ бүрэн гүйцэд мэдэхгүй байгаа. Тэгээд юу ч гэсэн асуултуудаа эхлэе. Яг нэвтрүүлэгт орохоос өмнө бас Бэгийн яг комедийн хийж байгаа тэр хэсгүүдийг бол харсан. Тэгээд надад нэг таалагдсан юм нь бол бусдыг шүмжлэхгүйгээр хэн нэгний нэр хүнд одоо хэн нэгний эрх шигийг хүндэхгүйгээр одоо өөрт тохиолдсон зүйлээ бүх хүмүүсийг одоо хамруулах байдлаар илэрхийлж байгаа надад айгу гой санагдсан. Тэр нэг давуу тал. Яа гэвэл тэр бол айгу хэцүү байхгүй юу те. Маш их бодно, логиктай сэтгэн. Тэгээ тэр их таалагдсан шүү. Тэгээд бас тэрийг хэлье гэж бодож байна. Тэгээд хүн бүхний хувьд сайхан амьдрал гэдэг бол харилцан адилгүй ойлголт байдаг шүү дээ. Миний хувьд сайхан амьдрал өөр, таны хувьд өөр. Тэгэхээр таны хувьд жишээлбэл сайхан амьдрал гэж юу вэ? Та энийг юу гэж томьёолох вэ? Яаж байгаа сайхан амьдрж ин гэж юу н бодож мэдэрч явдаг вэ? За, энэ бол миний хувьд сайхан амьдрал гэж зүгээр би ийм хүснээрээ байх дуртай юм. Ер нь бол яг өөрийнхөө дуртай зүйлийг яг хүссэн юм ал хийдэг. Одоо хин нэгний шаардлага тийм юм хэлээ явдаг зөвхөн өөрийнхөө одоо хүсдэг. Одоо жишээлбэл би ингээл урлагийн ингээ комеди юм энэ чинь миний нэг дуртай хайртай зүйл учраас би ингээ хийгээвж байгаа шүү дээ. Тэрнээс биш яг нөгөө ингээл амьдралын төлөө ингээл мөнгө олох гол ингээл гараал гадаад дотоод руу яваал. Бусдын жишгт хүрэх гэж амьдрахыг ерөөсө боддгоо гэх юм. Зөвхөн өөрөөрөө л гоё ингээл эхнэр байна, хүүхэд байна, өвчин зовлон гүйлэг бүтэн. Тэгээд өөрөө дуртай юм гээл тэндээсээ гоё амьдралынхаа гоё таашаалыг аваад явчих болов. Танаас нэг юм асууж байгаа нөгөө баяж харга гэх нэг ном байдаг шүү дээ. Тэгээд тэрийг нөгөө нэг басна аваад ингээд уншсан хүмүүс нэх баяжж амар амьдрал нь өөрчлөгдөөгүй. Тэгсэн мөртлөө нэг ингээд худалдаанд гаргасан хүмүүс тэр одоо номыг эрхэлсэн хүмүүс ингээд амар баяжаад бүр ингээд бестселлер мэлрүүд ингээд явчихдаг. Таны хувьд одоо тэр амьдралын стратеги одоо гэдэг ном бичээдэг гаргасан. Тэгээд тэр номчээр хүмүүсийн амьдрал нөлөөлж стратеги зөв гаргахад нөлөөлсөн гэж бодож байна. Эсвэл таны амьдралыг чи өөрөө чинь одоо амьдралын стратеги гэдэг тэр нь одоо өөрчлөгдсөн танд нөлөөсөн гэж бодож байна. Энэ талаар нь хариулт өгөөч төгөө. Аюу сонирхолтой онцг байна. Яг тийм яриа бас байдаг. Энэ бол гэдэг нэг тал нь те. Нөгөө талд нь үнэхээр тэр ном дотроос чухал санаанууд байгаа штэ. Тэгэхээр тухайн хүн тэрийг өөрөө яаж ойлгож хэрэгжүүлж авчин гэдгээс л шалтгаална. Тэр ном бол хүн бүхэнд яг ижлэхэн хүртээмжтэй байгаа шүү дээ. За яг амьдрах стратегийн хувьд бол ийм байж болох юм байна. Ингээл илүү одоо өөрт байгаа нөөцөө одоо эрүүл мэнд хязгаарлагдмал нөөцөд байгаа шүү дээ. Эрүүл мэнд, гоо сайхан цаг хугацаа ирчхүүч гэсэн. Энийг өрн таран хийхгүйгээр
энэ нөөцөө маш үр дүнтэй ашиглах замаар одоо нөгөө хүсэж байгаа аз жаргал сэтгэл ханамжтай амьдралдаа хүрэх боломжтой. Энийг бол юм амьдрах стратеги гэдэг зүйлийг бий болгож бүрдүүлснээр хийж болох юмаа гэдэг үзэл санааг түгээж байгаа. Энийг харин тухайн хүн өөрөө танин мэдхийн хүрээнд хэр зэрэг байгаа, харах өнцөг нь ямар байгаа гэдэг тэр зүйлүүдээс шалтгаалаад яаж хүлээж авахаас л болно гэж бодож байгаа. Тэрнээс ном болгон хэрэггүй биш. Номыг уншаад шууд үр дүн гардаг ч зүйл шиг нь бол хувь хүний хичээл зүтгэл шүү дээ, тий. Магадгүй тэр хэрхэн баяжгаа гэдэг номыг уншаад баяжааг умаа гэхэд тодорхой хэмжээнд амьдралынхаа нэг юм зан үйлд эерэг өөрчлөлт гаргасан хүн ч байхыг үгүйсэхгүй шүү дээ. Олон нийтийн өмнө одоо ажил эрхэлж, үйл ажиллагаа явуулдаг хүмүүстэй нийтлэг тохиолддог асуудал байдаг. Тэр бол ингээд хин нэгэнтэй холбож ярих тий. Магадгүй одоо нэг жоохон дотны нээлттэй ярьсан зүйлийг нь дотно холбоотой гэж ойлгох ч юм уу. Тиймэрхүү үзэгдлүүд нэлээх гардаг штэ. Тэгээд сүүлийн үед одоо иймэрхүү зүйлүүд орж ийн үү? Хэрвээ ордог бол магадгүй хин нэгэнтэй нэр холбогддог бол тэрийг заавал одоо тийм бишээ гэдгийг цайруулах гэж хичээдэг үү, эсвэл тэр чигт нь орхидог үү? Энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ? Тийм юм бол гарна. Зүгээр энэ одоо нэг юм худлаа мэдээллийн сайтууд байдаг шүү дээ. Тэд нар бол зүгээр ингээд шууд зураг мураг аваад тэгэл ингээд хөссөн нөгөө хүн амьтны анхаарал татгаар нэг юм хорц сэдвтэй одоо хаяг өгөөл бишэгдүүлээ гарчиг өгөөл тэгэл аваа ингээд цаасан шүү дээ. Тиймэрхүү юм дээр бол тэр нөгөө надтай тэгж нэр ус зүгээр ямарч юугүй нөлөөгүй бүр зүгээр ингээд цаанаасаа л тэр хүн чинь юу ч мэдээгүй гэж бодож байгаа юм чинь ингээд холбогдсон тэр хүн амьтанд бол ууралж мууралдгүй тэр ходоо мэдээлэл засаж байгаа сайтуудтай ингэж холбоо бариад яадах одоо ингэж залруулах шаарддаг. Тэрнээс биш би тэгэл яг жинхнээсээ явуулж өрөөл 9 шид болцсон биш ингээл мэдгдэл зэдгдэл хийгээл ингээл сүржинээд идэх биш тэр нь тэгэл хилээл тэнгууд нөгөө нэг газрууд яг угаас нөгөө одоо нэг үе бодох юм бол нөгөө нийгэмч арай өөр болоод хууль гэдэг зүйл их ялангуяа нөгөө хуу хүний хууль те нэг өсөндөө нөгөө хүний нэр төрөд халдах ч гэдэг юм дээр чинь нөгөө одоо зүйлэн ийм байт юм тийм байт юм гэдэг ер нь их мэдээлэлтэй болсон болохоор яг тиймэрхүү сайт майт одоо ялангуяа тийм публик сайт майтын ард байгаа гарууд руу ингээд наач ийм хууль зүй анги тийм шүү гэд бичингүү зүгээр салганаад орох нь устгах ажиллаж шүү дээ. Тэгээд тийм болох тийм нэг тийм сүрмөр болгодог юм уу. Тэгээд би ч гişтэй манай эхнэр л тэр нэг дивж байгаа л тэгээд устгуул мустгуулцал байдаг шүү дээ. Би өөрөөсөө тэгээд тоохгүй хэлсэн. Хүн одоо маш богинохон амьдрал туулж байгаа. Тэгээд ер нь бол заримийнх нь хүн бүрийн амьдрал харилцаа адилгүй. Зарим нь тэгээд одоо муухай юм ярьж байгаа гэж магадгүй. Гэхдээ 10 эдтэй тэ ингээл бурхан болдог. Тэгээд зарим нь болохоор бүр ингээл 100 гараал ингээд сайхан амьдарч байгаа бурхан болдог. Зарим нэг нь болохоор баяа айл төрж байгаа, зарим нь ингээл ядуу айл төрж байгаа ингээл хүн болгоны амьдрал ингээд харилцсан адилгүй. Тэгээд ийм өөр байгаа тэр хүмүүсийг хүн өөрт оноо өгсөн тэр амьдралдаа л одоо яг тэрийг өөрчлөх гэж хичээхэн зүг. Гэхдээ тэндээс өөр ингээд аз жаргалтай ингээд гоё байдаг бол заавал хүн болгоны амьдралыг заах ингээд стратеги гаргах юм шаардлага байдгүй л гэж асуух. За хизээ нэгэн цагт бид нар за энийг бол би бүр баттай хэлнэ. Би яг юуны төлөө амьдраад байгаа юм? Би яах гэж амьдраад байгаа гэдэг асуултыг хүн өөрөөсөө заавал асуудаг. Магадгүй нэг л амьдрах юм чинь ингээл шоудаал, баярлаал, цингээл, дуртай амаагаал, алдаал, оноол, унаал босаал. Гэтэл хүн өөрт нь мөн чанарт нь юуны төлөө амьдрах юм? Би сурж мэдсэн, надад бий болсон зүйлээ юунд зориулах юм гэдэг тийм мөн чанар байдаг. Угаасаа байдаг гэдэг ингээ батлаад шинжлэх ухаан чинь энийг судлаад одоо ингээд өргөжөөд сүлдээ positive psychology-гийн одоо нэг ойлголтоо явж штэ. Тэгэхээр хааштай ийм зүйл байт юм чи бид нар энэний эсрэг сурж яах юм хайран нэг л амьдрах юм жаарн жинхэнэ учир утгатай амьдраад амьдрал гэдэг чинь бид зөвхөн өөрийнхөө төлөө амьдрах штэ. Нэгсэндээ дуртай зүйлээ хийж амьдрах гэдэг бол амтналаг шинж байхгүй. Эднэр бол хэдэл уумаар олуугаал, гармаар л гараал те энэ бол хүний амьдрал биш учраас амьдрсан шиг амьдрэх гэж л агаал тодорхой нэг зүйлд чиглээд ямар нэгэн зүйлд хувь нэмэр оруулж амьдрах хэвээр өөрийнхөө дураар сайхан амьдарч болно. Гэхдээ тэр хийгдэж байгаа зүйл хизээж бусад хүмүүсийн эрх шиг хохироож болохгүй. Бусад хүн танаас болж одоо амьдрал нь хохирж, амь нас нь хохирж, эрүүл мэнд нь хохирж болохгүй. Өөрөөр хэлбэл хин нэгэнд хохирол учруулахгүй, хин нэгний эрх шиг хүндахгүйгээр та өөрийнхөө дураар бол байж болно. Гэхдээ дур зоргаараа амьдрах бол ямарч боломжгүй. За хүн бүхэнд яг ингээд ийм гэж тодорхойлоогүй ч гэсэндээ амьдралын зорилго алсын хараа байдаг штэ. Тэгэхээр тухайн салбартаа таныг бол хүмүүс юм шин дүр төрхийг сонирхолтой, өсөх ирээдүйтэй гэж ярьжсэн. Яриануудыг нэрсээр сонсч байсан л да. Тэгэхээр
таны хувьд яа одоо өөрийнхөө байгаа байр суурийг хэрхэн яаж үнэлж जैन тэгээд ер нь алсын хараа магадгүй энэ салбартаа хөрөх одоо хамгийн өндөрлөг цэгээ харсан уу? Хэрвээ нууц биш бол яаж энийг харж байгаарэ? Нууцал хариулахгүй гэж болно. За энэ комеди гэдэг одоо орлог өдөрс нэг юм хөвшүүл биш. Ороо нэгэн зүйл баригдахгүй. Одоо нийгмийн нэг дотор өрнөж байгаа бүхэл асуудлыг одоо ярих, шүүмжлэх, тэ илэглэх юм боломжтой байдаг учраас ер нь нэлийн юм өргөн сар өрөөтэй. Тэгээд одоо миний шин дүр төрх мөрөх гэж одоо ямар нэг опшн байх вэ? Би зүгээр нэг юм чөлөөтэй тэгээд ямар ч фильтргүй ингээд нөө ярих юм яриад цацаад ингээд аргалцдаг болцвол одоо ингээд явцдаг гэх юм уу те. Яг ч тийм нэг өөрийнхөө дуртай хайртай юм ингээд чи хүртлээ хийж үзсэн л гэж бодчих. Тэгэл эндээс ч өөр одоохондоо л нэг хитийн төлөвлөгөө нэг тэгээд байгаа юм бол байхгүй зүгээр сайхан урд хямаа л хийж бодчих шүү дээ. Нэг оролцогч ингээд судлаад ингээд үзсэн. Тэгээд тэгсэн чинь дуучин их сургуулийн багш энэ төр те. Тэгээд одоо ийм олон төрлийн ядагч байсан одоо энэ байгаа амьдралаас шал өөр төрлийн амьдралын одоо хөвшил амьдралтай юм байж байгаа. Тэгээд яагаад заавал одоо энэ амьдрал одоо энэ амьдралын хэмээг рүү орохоор шийдсэн юм бэ? Үгүй холдоогүй шүү дээ. Нэгсэндээ яг өөрийг чинь хэлсэн тэр зүйл болохоор надад байгаа нөөц байхгүй юу? Нэгсэндээ би нөөцөө зүгээр ашиглаж байна. Бас нэгс хобби тий. Яг энэ зүйлсүүдээ одоо ч гэсэн би яг хийж байгаа гол үйл ажиллагаанд ашиглаж явж байгаа шүү дээ. Жишээлбэл ном бичнэ гэдэг чинь миний тэр нэг юм шүлэгч жоох авьяас байснаа хөгжүүлээд номондоо ашиглаж байна. За дуу дуулах гэдэг бол би мэдээж хүний өмнө гараад одоо дуулж үзэл санаагаа түгээж чадахгүй ч гэсэн тэр одоо дуулж авах үед одоо тэр нэг юм хүмүүс түгээх өсдөг тэр мэдрэмж тий тэр нэг юм урлаглаг байдлыг бол одоо энэ яг хийж байгаа ажилдаа хүмүүс зөвлөгөөгтөө байгууллагад сургалт орохдоо тэр урлаглаг мэдрэмжийг ашиглаж байна. За их сургуульд бол би хөтөлбөр эрхлэгчээр 4-5 жил ажилласан, сайн судалсан байна. Тэр маань бол одоо яг ингээд боловсролын салбарын одоо таньж ойлгох, тэгээ хүмүүст одоо энэ боловсрол мэдлэгийг хэрхэн яаж түгээх үү гэдэг. Өөрөөр хэлбэл энэ тэнд олон юм хийгээд яваад байгаа юм шиг боловч яг нөгөө эрхэм зорилго буюу би хийхийг хүсэж байгаа зүйлүүдтэй нөгөө нөөцөө цуглуулад эргээд тэргээ хэрхэн эндээ яаж холбож ашиглах уу гэдэг зүйлийг л одоо хийгээ явж байгаа гэсэн. Нийгэмд үе болгон юм ялгаа гардаг штеп. Биднийг бав хахад аав ээж нар ч юм ах эгч нар бидний үед өөр байсан та нар гэж гээл ингээл ярьдаг байсан. Гэтэл бид нар одоо л яг бас тэгж хардаг үе дээр ирж байгаа штеп. Тэгэхээр энэ бол угаасаа нийгмийн үзэгдлийн үед бол энгийн зүйл. Гэхдээ таны хувьд яг ингээд өөрийн чинь хүүхэд байсан үе, одоогийн хүүхэд байсан, одоо байгаа үеийн хүүхдүүдтэй харьцуулахад онцгойрч ялгарч харагдаж байгаа ялгааг юу гэж хардаг вэ? Эдрийн бав ахын үе гэх юм бол юм одоо хүүхдүүд шүү дээ. Одоо би өөрөө ингээ хүүхд байсан ингээл яхад бол ер нь бол нөгөө нэг юмнаас мэдээлэл айгу бага авдаг байсан. Зөвхөн нөгөө ээж аав ах эгч яг ингээд үгээр одоо амьдралаас за ингэж болохгүй тэгэж болохгүй гэсэн нэг аав ээжийн сургаалаар л ер нь бол ингэж хүмүүжиж нэг дэлхийн ертөнцийг нэг тэр хавцаал харж исэн. За одоо юм орчин үеийн хүүхдүүд гэх юм бол одоо энэс хаваалал тэ ингээл одоо битүү мэдээлэл одоо гар утас одоо ингээл ерөөс ингээд амар их мэдээлэл донд орцсон. Тэгэхээр энэ хүүхдүүд нөгөө нэг бидний үеийнхнаас одоо асар юм оюуны өндөр потенциалтай нөгөө юм хөгжсөн. Одоо 16 настай хүүхд гэхэл зүгээр л ингээл интернет орчинд те зураг хөрөг бичлэг хийгээл ингээл амьдралаа баг аваа явах хэмжээний болчиход шүү дээ. Метр центр бол зарим нэг нь одоо тоглоом зүгээр тоглоом тоглож байгаа төртлөр тоглоомоос мөнгө олдог болсон байгаа байхгүй. Бид нар бол гадаа тоглоом тоглоод тэр тоглосон тоглоомоос сайр л олж авдаг гэсэн ер нь өөр олж авдаг гэсэн түүхэндээ те. Тэгэхээр энэ манай үеийнхний хүүхд байх үе одоо үеийн хүүхд байх үе хоёр бол шал ондоо. Энэ хоёр бол бүр тэнгэр газар шиг ялгаатай болж өсч байгаа. Тэгэхээр энтэйгээ нөгөө энэ хүүхдүүд ингэж явж байгаа тань бид нар бас нөгөө дагаж хөгжиж байгаа өөрсдөө хүүхдүүдийг энэ их мэдээлэл энэ их хурцтай хөгжиж байгаа юм дотор нөгөө хөлийг алдуулахгүй бас нэг зөв шүүрэн чиглүүлж явахын тулд бид нар бас өөрсдөө хичээнгүйлэн одоо эдэртэйгээ үндийлүүлэх гэж үзэж байгаа шүү дээ. Тэгээд та чаднаас амьдралын стратеги гэл одоо амьдралын стратеги зааж байгаа юм шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн одоо нийгэмд байгаа энэ
залуучууд одоо бидний амьдралын энэ орчинд одоо бид нар залуучуудад тулгамж байгаа хамгийн одоо хурц асуудал юу вэ гэдэг асуулт. Одоо маш нийтлэг хэрнээ бас их өргөн хүрээг хамарсан асуудал байна л да. За тулгамдж байгаа асуудал маш их асуудал байгаа. Зүгээр миний хувьд харж байгаа нь бол залуучууд амьдрах чадвараа сайжруулахад их чухал юм байна гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл одоо ингээ харж байгаа залуучууд өрсөлдөөнд их анхаарч байна л да. Хин нэгнээс илүү болох гэж, хин нэгнийг давж гарах гэж, эсвэл өөрийгөө хин нэгнтэй харьцуулаад хэрвээ тэрнтэйгээ харьцуулж байгаа хүнээсээ доор байх юм бол сэтгэл санаагаар унах ч гэдэг юм уу, сэтгэл готролд орох, бүр амьдрал учирдаггүй мэд санагдах гэдэг явдал. Тэгэхээр залуучууд эхлээд өөрөө өөрийгөө таних тал дээр маш их цаг гаргаасаа гэж хүсдэг. Би яг ямар хүн юм? Би юу хийвэл аз жаргалтай болох юм? Магадгүй миний харж байгаа амжилттай гэдэг хүний эдэлж байгаа аз жаргалаар би жаргаж чадах юм уу? Миний амжилттай гэж харж байгаа хүний олж байгаа мөнгийг би оллоо гэд үнэхээр би сэтгэл ханамжтай байж чадах юм уу? Тэгэхээр миний амьдрал чинь хэн нэгний амьдрал биш. Энэ бол миний өөрөө бий болгож бүтээх тэр зүйл учраас эхлээд өөрийгөө таньж мэдээд юу хийвэл, юунд хой нэмэр оруулвал, юу сурвал, хүнд яаж дэм тус болвол би өөрөө эргээд одоо happy байх юм бэ гэдэг тэр зүйлээ л олж авах нь аягүй чухал. Тэгээд өрсөлдөөн кейслүүд амьдрах чадвараа нэмэгдүүл бид нар хин нэгэнтэй өрсөлдөн гэдэг маань нэгсэнтэй л хөгжихгүй дээ шүү дээ. Бүр цаанд гүндээ бол би хөгжмөр байна те. Тэгвэл тэр хөгжлөх гэдэг чинь миний амьдрах чадвар л байхгүй юу? Би ямар ч үед хинээс ч хараат бус байх тэр нөхцөл байдалд ороход би амьдрч чадах юм уу бие тааж гэдэг. Иймэрхүү асуудлууд дээр илүү төвлөрүүл зүгээр юм болов. За нийгмийн хамгийн жижиг бүлэг болох гэр бүл гэдэг ойлголт байгаа тий. Тэгэхээр таны амьдралд гэр бүл гэсэн ойлголт хэр том байр суурь эзэлдэг вэ? Та үүндээ хэр их ач холбогдол өгдөг вэ? Яагаад энийг чухалчлах ёстой гэж ер нь боддог вэ? Гэхдээ эмэгтэй хүмүүсийн хоорондын нэг юм гендрийн харьцаа ялгаа тиймэрхүү юмнуудыг яг үнэхээр зарим зүйл нь яг манай гэр бүл дотор өрнөж байгаа зүйл. Гэр бүлийн хоорондын харилцаатай зүйлтэй. Зарим нэг нь болохоор яг нөгөө эрэгтэй эмэгтэй хоёрын гендрийн нэг юм ялгаа байдаг шүү дээ. Одоо нэг өсөндөө гудамд нэг залуу нэг хүүхэд амар чанга орилж явах юм бол хүн болгон тэрийг зогсоох хичээдэг тий. Чи яагаад гамаагаад байгаа эмэгтэй хүнийг юм нэг гэл. Нэг эмэгтэй нэг эрэгтэйрүүдээ шарлаж байгаа юм бол ер нь хэр баргийн хүн очихгүй тоохчгүй. Яг тэгвэл эмэгтэй хүн л орилж байгаа. Угаасаа л ирийнх нь буруу байлгүй гэдэг нэг юм гендрийн нэг юм текстбус ялгаа малгаа байдаг. Тиймэрхүү нэг ярихдаа би нэг өөр хин нэгэн эмэгтэй хүнийг ингээд ярихлаар айгүй тийм ёс зүг муухай болчих гээд байдаг. Тэгэхээр нөгөө нэг тэр талын эмэгтэй дүрийг би зүгээр шууд ихтер ойлгочдөг байхгүй бүчээр ерөнхийдөө бол тийм. Тэгээд хэрэгч манай хөөрөө ингээд хамт ярьж бичиж ингэдэг болохоор ингээд зүгээр хүлээж аваад ойлгочтой. Гэр бүлдээ бол угаасаа номер 1 тайртай. Ягаад гэвэл одоо амьдралынхаа ихэнх хугацааг л тэр хоёртой бол хамт өнгөрүүлж штэ ер нь. Тэгэхээр гэр бүлдээ хайртай ч гэсэн эхнэр бэгтэртээ огт хэлээгүй манай ихтер ингээд заалан дэрж ингээд үзээд ингээд сууж яхад нь би нөгөө гэрт игсэн тэгсэн ийм гэдэг ярьж штэ. Тэнгүүд бас нэг жоохон гомрохох юм байна. Чи тэгээд надаа ингээд зүгээр ингээд хэлчихгүй заавал ингээд олон үнэхээр тэгэж яриад бахтаа. Тэгээд ганц удаа л яг тэгж гомдох нь бол гомдчихсэн. Тэгээд битээр зүгээр ингээд хоорондоо ингээд хэрэлдээд ингээд дууссныхаа дараа өө чи тэгтээ сайн намайг яг тэгж хэлсэн. Тэгээд наадах чинь жоох юм фаны үнцэг юм биш үгүй шууд яриад ингээд өөр сэдврүү оруулаад ингээд явдаг нэг. Юмэр зэмдээ энэ гэр бүл гэдэг зүйл бол угаасаа л надад ерөөсөө өдөөж хүний амьдралд 3 гэр бүл байдаг шүү дээ тий. Өсөж дөрсөн гэр бүл тэгээд одоо энэ өрх тусгаарж байгаа гэр бүл тэгэл ажил мэргэжил хамт олон найз нөхдийн гэр бүл гэдэг. Энэ гурыг ер нь гурвуулангийн нэг нь хөсөлдүүлээд хайчихгүй нөгөөх нь дээд бүр ингээд хитрхи аваа явуучихгүй ингээд яг гоё чанарын таруулаад явахыг хичээдэг. Оргилсуулч дэлгүүрийн ярмагт салбар хайпермаркет болж шинжлэхлээ. Нээлтийн хямдрал 10-30%. Бөөрийн үйл ажиллагааг сайжруулна. Бөөрийн өрсөлдөлийг намдаан, бөөрийн гимтсэн эдийг нөхөн төлжүүлнэ. Систем. Гой хамгийн гой. Зөвхөн жинэж бодлогдвол жирийн чипсээс 65% тус багтаа. Make it potato chips. Snips. Чолоод Sky Mela. All rise. Original. Hadata body. All rise. Clinics Minimax. Ашиглахад хэлбэр авсархан савлгаа. 250 ширхэгтэй тул эдийн засагт хэмнэлттэй.
Clinics амьдралын хорон бүхэнд хамтдаа. Хамгийн том банктай хамтдан өсөхөд бэлнэ үү? Хаан банк хувьцаагаа анх удаа олон нийтэд санал болгож нээлттэй хувьцаат компани болохоо зарлалаа. Та нэгж хувьцааг 959 төгрөгөөр авах боломжтой бөгөөд нийт 183.4 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ. Та 2023 оны 4-р сарын 13-ны өдрөөс эхлэн 4-р сарын 19-ний дуустал IPO-цэг haanbank.com вебсайт болон бүх үнэт цаасны компаниар дамжуулан захиалга өгөх боломжтой. Хамтын өсөлт төгөлдөр Хаан банк 100% байгалийн гаралтай 3 давхар цуцаан Clinics DecoSoft илүү олон савлгаатай боллоо. Clinics Септанасаар хамрын битүүг хорвын дотор арилгана. Цацлаа үйлчлэлээ. Хэрэглэхийн өмнө эмийн заавартай танилцсан уу? Clinics Minimax ашиглахад хэлбэр авсархан савлгаа 250 ширхэгтэй тул эдийн засагт хэмнэлттэй. Clinics амьдралын хорон бүхэнд хамтдаа. 100% байгалийн гаралтай 3 давхар цуцаан Clinics DecoSoft илүү олон савлгаатай боллоо. Clinics Эрхэм тариаланч, хадланч, фермер та бүхнийг 2023 оны 4-р сарын 9-10-нд болох нээлтийн үзэсгэлэнт урьж байна. Япон чанарыг Куботагаас. Чулууд Skymela. Кавар гал хүнслийн тодорхой. Эрүүл хүнс, эрүүл бие. Кавар та өнөөдрөөс эхэлнэ. Зөвхөн жинэж болгох жирийн чипсээс 65% тус багтай. Baked potato chips. Snips. Гой хамгийн гой. Бөөрийн үйл ажиллагааг сайжруулна. Бөөрийн өрөвслийг намдаан, бөөрийн гинцэн эдийг нөхөн төлжүүлнэ. Цисто. Оргил сүлжээ дэлгүүрийн ярмагт салбар хайпермаркет болж шинжлэхлээ. Нээлтийн хямдрал 10-30%. За одоо таны эрхэлж байгаа энэ ажил бизнес маань ер нь Монгол улсад одоо хэр одоо удаан гэдэг үлээ нэг оршин тогтнох тий одоо ингээд амьдрах боломжтой бай тий тэгээд боломжтой бай гэж байгаа хэрэг чинь нэгдүгээр хоёрдугаар болохоор ер нь та яг нэг ажлынхаа энэ бүтэн өдрийн талаар тий ер нь миний ажил өмнө хийлээ ер нь нэг бүтэн өдрийн хугацаанд ганцхан өдрөлтөө ингэж өрөндгөө гэдэг нэг хариулт өгөл тий. За бизнес гэж харж байгаа. Тэгээд сүүлийн үед бизнесийг ингэж тодорхойлсоо болсон байна лээ. Уншиж судалж байгаад бол харилцан нөөцөө солилцох замаар үн цэн бүтээх процессыг бизнес гинэ гэх. Өөрөөр хэлбэл бизнес гэдэг бол мөнгөний төлөө, ашигын төлөө гэдэг нөө сэтгэлгээ нь төрүүлж явдаг байсан бол орчин үед бол ямар нэгэн хэрэгтэй, бусдад хэрэгтэй үн цэнтэй зүйлийг бий болгочих. Хүнд хэрэгтэй л хам чи хүн тэрийг чинь аавна, авч байгаа юм чи ашиг олно гэд. Байрын солиод тавьж байгаагаараа тэр нэг хандлага арай өөр болсон байна. Тэгэхээр би бол яг энэ талаас нь харж ажил одоо юу хийдэг гэсэн үйл ажиллагаа тий. Тэг мэдээж хүн бүхэн хийж байгаа зүйлээр амжиргаагаа залгуулж л байгаа. Тэг яг миний хувьд бол би дуртай зүйлээ дуртай хийгээд дуртай амьдралаараа амьдарч байгаа гэж л хардаг шүү дээ тий. За комедиан байх гэдэг миний ойлголтоор бол зөв хүмүүсийг нийгмийн сэтгэл зүйг тий хувь хүний сэтгэл зүйг за бие хүнийг ч гэдэм ингээд маш олон талаас нь судалж иж олон одоо юм шинжлэх ухааны ч юм уу эсвэл асуудал салбарын уулзар дээрээс тэр асуудлыг гаргаж ирж хардаг гэж юу ойлгож байгаа нь маш хүнд хөдөлмөр гэж би хардаг шүү дээ. Тэгэхээр та энийгээ одоо яг судлахдаа илүү аль талаас нь харахыг хичээдэг вэ? За манай монголчуудын бол нэг ийм ир юмгүй байдаг нэг ийм зам байдаг. Нэг ийм хүндүүг.
Тэгээ зарим гүндүүгийн дэндцэн нөхдүүд бүр хээгүү заяа. Энэ бол ерөөс эрэгтэй эмэгтэй хоёуланд нь байдаг зам. Энэ одоо нэг өсөндөө та нар ингээд Япон эсвэл Солонгос цаа ингээд өөр ямар ч орны байдгийн заяа. Эмэгтэйчүүдийг ингээд хүмүүс ингээд харьцаад ингээд үзээрэй. Тэр хүмүүс амьдралын өөр ингэсэн зоригтой. Ямар ч эмэгтэй заяа амьдралдаа тим хийнэ гэсэн зоригтой. Тэгээ тэрнийхээ төлөө явдаг. Тэрнийхээ төлөө тэр одоо нэг өсөндөө хайртай залуу малуугаа хүртэл баран ингээд хаяхад юм бэлэн тим байдаг заяа. Манай Монголын оюутны залуучууд охтуудад ерөөсөө амьдралын хэцүү зөвлөх чи юу вэ гэдэг асуугаад үзээрэй за. Бидний ч үүдээс бүх юм ингээд ясмахаар дамжуулж ойлгодог гэсэн амар хэцүү. Буруу юм ингээд шууд зодуулдаг гэсэн. Аавда зодуулж чугуудаа цагдаа дээр явуулж цагдаа зодуулж яаждаг гэсэн. Эцгийнхээ өдөөс сонсдоггүй зайлч хийгээд ингээд зодоо явуулчих тийм. Амар зовлонтой байсан байхгүй. Тэгвэл яг одооны басуудаа тэгээ ингээд ясмахаар дамжуулаад ойлгуулж ирэхээр би өөрөө шороогоор гарч амжих гэж байгаа. Амар хэцүү дээ өнөхөр ингээд болж өгөхгүй нэг зовлонтой. Тэгээд цэцэг тайзан дээр байхдаа үзэгчтэйгээ яг нэг төвшөнд байдаг. Цэцгийн биений хувьд вакцины сөрөг бол оёдол. Тэгж байгаа л нэг болох байлгүй дээ. Юу ч гэсэн нэг төгсөө идэх тийм ээ гэж мэгээд ингээ байж идэг нэг юм. Тэгээд тэр хиндгүү зан бүр ингэж яваад яг ингээд тэрнгээр ингээд амьдралдаа ингээд орцсон хүмүүс бол тэгээ бүр ингээ сайхан штэ. Бүр ингээ сайхан амьдрал ингээд урсгалаараа ингээл явж идэг. Энэ юус энэ бол яг манай Монгол ир юм бүгд байдаг зан. Энэ одоо дээр үеис их манай ах мах ч маань бүр хийдэггүй шүү дээ бүр ингээд бүр гар бөөрнийх нь өөрөөс талаа тариулна гэдэг гэж яхад бөөрнийхээ талыг ахуулах юм гинэ гэж бөгөөд ингээд зүгээр явж идэг нэг юм сонин. Тэгээд харин одооны залуучууд нөгөө яг тэр үеэс нөгөө мэдээл юм хүнтэй ингээд их болцсон унш шаарддаг ном их болцсон одоо том Холливуудын оддуудыг одоо биднийг батсан баг үед бол нэр Чеки Жетли тэгэл бид рүү бараг жүжигчин мэддэг байсан нэг Жангалауд Вандам гэж орж ирэн тэгэл болоо. Тэгээд одоо Холливуудын бүхэн агуу жүжигчид дуучдыг бүгдийг мэддэг болсон. Тэр хүмүүс дахин шүтдэг болсон тий. Тэр чигээ одоо нэг юм гоё зорьсон зоригтой амьдрахыг одоо шинэ үеийн залуучуудыг гэдэг болсон. Гэхдээ тэр нь одоо ингээ бага угаар л ингээ тохивсож байна л да. Яг одоогийн нийгэмд бол угаасаа нөгөө гүндүү нэг юм хээгүү зам байж байдаг. Тийм болохоор л манайхаа одоо ингээл энэ улсын хурал ингэ шүүн 76 тэгээд мөнгө төгрөг гэдэж мэдсэн хүмүүс рүү нэг ингэж үзэл хүмүүстэй ядаргаа ингээл тэгэл хаяал тэгэл ингээд мартаад болчихдаг. Энэ бол манайхаа чи бүх юм яг юм гүндүүгүү зан дээр суурилдаг байхгүй. Та бол яг ингээд дуртай ажиллаа хийгээд ингээд одоо санхүүгийн тодорхой хэмжээнд юм одоо нөөц боломжтой те ингээд амьдарч болж штэ. Тэгэх юм бол одоо бусад хүмүүс ер нь бол ингээд хүн ер нь дуртай зүйлээ хийгээд санхүүгийн хэрэгжүүлэлтээ ингээ гоё амьдрах боломжтой гэж та үздэг үү? Яс ноцтой масажна. Гэтэ аюу таалагдж байна асуултад. За нэгдүгээр нь санхүүгийн хэрэгжүүлэлт гэдэг өөрөө надад их хол сонсогддог. Ягаад гэвэл санхүүгийн үед яг хэрэгжүүлэлт төрнө гэдэг ойлголт хүн хүний хувьд бас өөр. Зарим магадгүй одоо хүмүүс тэгдэг байхгүй ингээд амьдрах стратеги зурхтаа л ингээл байж хахад эхлэхдээ би баяжмаар байна. Би ста жинхэнэ баяжмаар байл гэддэг. Яг баян байна гэдг нь таны хувьд хэдэн төгрөг эсвэл хэдэн доллартай болохыг хэлэх юм. Тэр нь хэдэн жил үргэлжлэхийг хэлэх юм те. Сар болгон тэр нь доктортой хаа хэлэх юм уу гэдэг ингээ асуугаа тэр талаасаа ерөөсө бодоогүй байдаг. Тэгэхээр эхний ээлжинд ингээд та баян сайхан амьдран гэвэл тэр нь таны юу юм бэ гэдгийг тодорхойлох нэг чухал юм байна гэж бодсон. За хүн бүхэн дуртай зүйлээ хийж амьдрах боломж байхгүй штэ гэдэг бол үнэн. Гэхдээ тийм байх эрх чөлөө сонголт бол хүн бүхэнд байгаа. Өнөөдөр яг хүмүүс нэг хэсэг ийм асуудал байдаг л да нөө ахуудаа баригдаад дуртай юмаа хийж чадахгүй те. Энийг хийхээр нөө цалин бага, олж байгаа мөнгө нь бага. Энийг хийвэл би дуртай биш гэрнэ илүү их мөнгө олно. Тэр нь миний амьдралд үр хүүхэд гэр бүлээ тэжээхэд хэрэгтэй гэдэг. Нэг хэсэг ийм зүйл бол байдаг хүн бүхний амьдралд байдаг. Тэгээ явандаа нөгөө хүн чинь өөр ингээд хөгжөөд, оюун ухааны хувьд чадамж нь нэмэгдээд, сэтгэл зүйн хувьд ингээд бие даасан, жоохон дархлаатай болоод ирэхээрээ би юу хийж амьдрах вэ гэдгээ өөрөө шийдэж чаддаг л та. Тэгэхээр тэрийг бол заавал ялгаж олж харах хэрэгтэй. Бага мөнгө олдог байлаач гэлээ гэсэн бид нэр дуртай зүйлээ хийж бас болно. Эсвэл үнэхээр ямар ч сонголтгүй байлаа гэвэл хийж байгаа зүйлдээ дуртай болж бас болно шүү дээ. Нэгэнт үнэхээр сонголт байхгүй юм бол яагаад тэрэндээ дурлаж болохгүй юм. Чин сэтгэлээ зориулж байгаа тэр мөч бүхэн миний амьдралын нэг одоо өхөл рүү ойртуулж байгаа тэр цаг хугацаа явж байгаа шүү дээ. Тийм чинь тэрийг бол асааг учир утгатай өнгөрүүлэхэд өөрөө хичээл зүтгэл гаргаж энэ талаас нь харах нэг чухал санагддаг.
хаана гэдгийг чухал биш. Яг байгаа орон газраа байршлаа хэрхэн яаж хүлээж авч тэнд хариулт үзүүлж байгаа нэг чухал юм шиг санагддаг. Тэгэхээр Бэгийн хувьд жишээлбэл яг Улаанбаатарт амьдрах, Монголд амьдрах одоогоор хэр сэтгэл ханамж дүүрэн байна. Энэ мэдрэмжээс хаваалцаач. Улаанбаатар хотод маань бол буруу байхгүй. Тэ? Харин дотор нь амьдарч байгаа бидэрт л буруу байгаа юм л. Тэгээд носон үнрүүгөө сайхан гэдэг шиг яг ингээд нэг дуртай юмаа хийгээд гэхдээ энэ яг залуучууд ингээд өсч дивжээд амьдрахад бол үнэхээр хэцүү. Яг дуртай зүйлээр цаашаа мэрэгшээд ингээд одоо жишээ нь хэмээл одоо би ингээд комеди хийгээд ингээд жүжигч хийгээд ингээд явж байгаа ч гэсэн би одоо энэ мэрэгжил маантай энэ зүйл мөн жижигхэн зах зээл байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр хэр урт наслалттай одоо ийм ажил мэрэгжил эрхлээд байгаагаа ч гэсэн баг ингээд баг сайн мэдэхгүй явж байгаа шүү дээ. Тэгээ хүн байгаа цагт урлаг байж байдгүй л гэж бодож байгаа болохоос ш. Яг нэг залуучууд бол угаасаа цаашаа өсөж дивжиж ингэж явахын тулд бүгд 10 жилээ төгсөөл явж шít. Тэгээд одоо гайгүй сайхан амьдралтай хүмүүс нь дандаа л нэг юм шулааны балиар энэ тэмдхийн цорхо харсан тийм хүмүүс нь энд гайгүй бол яг нэг доороос өөрөө ингээл хөлбөмбөлөд хичээж байгаа хүмүүс нь нөгөө хүн ганцхан амьдралынхаа алтан цаг хугацааг амар олон дэми юм нөгөө ингээд удаан үрээд байгаа байхгүй. Зүгээр одоо нэгэсэндээ би Японд яваад 4 жил сураад үнэхээр олон улсын жижигтэй диплом аваад тэгээд дэлхийн аль ч оронд очиод нөгөө нэг дипломоор би ингээд ажилд ороод ингээд гайгүй сайхан амьдарч болох юм гэдэн дээр бид тэр энд сураад 4 жил, 8 жил, 9 жил алдаал тэгээд нөгөө амьдралын цаг хугацаа ингээд дуусгаад байна шүү дээ. Тэгэхээр чин одоо нөгөө нийгэм сайхан болох юмар хүлээгээл хөвтөд хэлтэн биш. Энэ залуучууд чинь эртхэн гарч нөгөө амьдралынхаа зөв хэмнэлд рүү орох гол зүтгэж байгаа болохоос нэг Улаанбаатар хот маань хогийн хот, балер хорт гэж бид нар ерөөсөө тэгж голж гоочилж хайж мэж явах гэдэг юм аа л baаш. Тэгээд одоо нэг үе бодох юм бол тэндээс нэг эрдэм мэдлэгтэй болоод мундаг болсон залуучууд ингээд буцаж ирээл эндээ бас ингээд гой ажил төрөл ихрүүлүүлэг болцсон. Улаанбаатар хотод бол сайхан амьдарчихын сан гэж бодож байгаа. Гэхдээ одоогор бол тийх ямар ч тийм ихтгэл найдвар төрөхгүй л байна. Одоо хүн болгоно нэг юм цаг хугацааг өөрөөр үнэлэх юу байдаг л да. Зарим хүмүүс бол цаг хугацаа нь бол алттай одоо миний алтчиг цаг гэл ингээд ярьдэн шүү дээ. Тэгэхээр ер нь бол таны хувьд ер нь цаг хугацаа гэж яг юу вэ? Яг та яаж үнэлдэг вэ? Ер нь ингээд уншаал, судлаал явж эцэст нь бол одоо нэг бүр хүн дээр хэлэх юм бол буддын сургаал нь хоосон чанар гэж байдаг те. Тэрлээ ер нь их төгтг юм байлээ. Ер нь жоохон ингээд философтоод ирэхээр л цаг хугацааг бай, километр, килограммч бай. Энэ бол бидний цохоосон нэг хэмжээс юм байна. Нэгсэндээ би төрөөд хизээ өгч байгаагаа ингээд нэг хэмжээд нэг тийм юу авах гэдэг нь шүү дээ. Баримжаа авах гэж юм. Тэгэхээр цаг хугацаа гэдэг бол надад сантиметр, килограмм одоо өөр юу гэдэг лээ метр юу ч гэдэг юм те. Тийм одоо яг л тийм хэмжүүрийн нэгж зүгээр яг амьдралыг л бид нар хэмжих гээд байгаа болохоос нэгсэндээ цаг хугацаа гэдгийг яг юу томьёолох вэ гэж надаас бол миний төрхөөс өөхөх хүртэлх миний оршихуй өөрөө л тэг миний амьдрал тэргээл бид нар тийм цаг хугацаанд нэгжид хуваацсан байна гэж хардаг. Мэргэжил болгонд өөр ингэсэн онцлог байгаа штэ. За багш хүн, комедиан хүн, эмч. За одоо ингээл сэтгүүлчтэй. Тэр одоо хийж байгаа ажлаасаа шалтгаалаад тухайн хүн амьдралыг хүртэх тэр байдлаас янз бүр байдаг. Тэгэхээр яг комедиан хүний амьдрал жишээлбэл бусад одоо ингээд ажил мэргэжлээ хийгээд явж байгаа хүмүүсийн одоо тэр процесс үйл явц нь за бүх талаараа л өөр байхгүй л те. Яг онцлог ялгаатай талыг нь юу гэж хардаг вэ? Гэтэ ихнийх хугацаанд бол бодож нөгөө ажиглах тэгээд энийг яаж ярих вэ гэж бодох. Бид нар чинь хэдий бас нэг юм шүмжилж гээд ингээд яваад байгаа нэг хүчин боловч бас нөгөө хүмүүсийг инээлэх хэрэгтэй байхгүй юу? Тэ? Энэ чинь хамгийн хэцүү нь л одоо шаардлага нь болчиход байгаа шүү дээ. Зүгээр нөгөө шүмжлэгч байгаа бол хүн нүгэд уурлаад нөгөө нэг одоо энэ улсын хэрлэн гişээс нөгөө жагаа магаа чи өвөө гэдэг нэг шууд загнаа нэг шүмжилж болох байхгүй. Гэхдээ бид нар чинь нөгөө фаны инээдтэй байхын тулд тэрийг яаж хүний хямар тааруулж байгаа ингэж инээдтэйгээр зүг илдгээр ингэж ойлгуулах уу те. Тэрийг бодож хэрэгцүүлж суух гэж бол тэгэл кофе шопын санал дээр тэгэл тавилга болтлоо суун ер нь л тийм. Тэгээд бусад үед нь болохоор нөгөө хүмүүстэй их харьцсан 9 шидийн хүмүүстэй харьцаж үзэн байгуулгын. Тэгээд
тэр нөгөөний бидний тайзан дээр одоо нөгөө хүнтэй харьцах туршлага болдог. Тэгээ хүнийг одоо нөгөө судлах те тэр өгөгдөл мөн олж өгдөг. Тэгээд олон нийтийн арга хэмжээнд ерөнхийдөө бол нөгөө ингээд аль болох бага гэж оролцоо хичээдэг. Тэгээ нөгөө хит олон дундаа уусчихлаа яг нөгөө өөрийнхөө чиглэлийг алдчих гадаг. Тэгэхээр энэ бол ганцаараа сууж бодох, бичих. Игчдэр байлаа шүү дээ. Ингээд яг нэг юмараа нийтлэг байгаа байхгүй. Ер нь тэр юу вэ гэхээр би бас нэг сошиал орчинд бас нэлийн үзээтэй ихч бас нэлийн идэвхтэй юм байл л дээ. Тэгээд таны хувьд яг ингээд сошиал орчинд идэвхтэй байх нь идэвхтэй байх юм. Давуу тал бөгөөд сул тал. Ер нь бол хүн сошиал орчинд идэвхтэй байгаа. Зүгээр тэр идэвхтэй байгаа байдлаараа хэр их нөлөөлөл үзүүлж ин гэдгээрээ л ялгарч байгаа ах. Өдөр болгон юм ширэлдэг, юм бичдэг хүмүүс байдаг шүү дээ. Тэр бол идэвхтэй мөн үг гэвэл мөн те. Миний хувьд бол яг зорж байгаа зүйл бол миний амьдралын эрхэм зорилго бол би шинжлэх ухаанч хандлагаар бусдад өөрийгөө танин мэдэх, учир утгатай амьдрах, үзэл санааг боловсруулж түгээхийг зорж байгаа. Өөрөөр хэлбэл би хин нэгэнд өөрийгөө бол танин мэдгэхэд туслана гээггүй шүү дээ те. Тэгтэн дэм болох үзэл санааг л би боловсруулъя. Учир утгатай амьдрахад нь туслана гээгүү. Яг ингэвэл учир утгатай болно гэж бол би хэлэхгүй. Ийм байдгийн байна. Гэтэ энийгээ би шинжлэх ухаанчаар өөрийн гэсэн үзэл санааг боловсруулж түгээн. Хүн тэндээс юуг ойлгож авч өөртөө хэрэгжүүлнэ гэдэг нь тэр хүний сонголт гэж нээлттэй үлдээж байгаа гэсэн. За мэдээж давуу тал бол байгаа шүү дээ. Тэр чинь ингээд би өөрийнхөө үзэл санааг тэр нь түгээж гин, хүмүүст нөлөөлж гин те. Гэтэ чухал нь нөлөөллөөрөө эрэг сүрэг хоёр янз байгаа шүү дээ. Аль эрэг талаас нь нөлөөлөхийг ирмэлзэж хичээдэг гэдгийг бас хэлмээр байна. За сүрэг тал гэх юм бол хүн бүхэнд одоо яг бичиж байгаа, хийж байгаа пост таалагдахгүй боломж ч байхгүй. Тэгэхээр тэнд магадгүй ингээл зарим хүмүүсийг стресс түлдэг байх. Зарим нь орж ирэл биччихэл байдаг. Миний хувьд бол одоо нөгөө тэрэнд гэл хямраал тиймэрхүү зүйл намайг ирж ингээд одоо юу гэдэг ганхуулах. Одоо тэр цаг үе бол өнгөрцөн болохоор надад нэг тэр нь бол сүрэг санагддггүй. Яг уу илүү хариуцлага нэмэгддэг. Аргил сүлжээ дэлгүүрийн ярмагт салбар хайпермаркет болж шинжлэхдээ нээлтийн хямдрал 10-30%. Бөөрийн үйл ажиллагааг сайжруулна. Бөөрийн үргэлжлэлийг намдаан, бөөрийн гимсэн эдийг нөхөн төлжүүлнэ. Систем. Гой хамгийн гой. Зөв хэмжээний бодлоготой жирийн чипсээс 65% тус багтай. Make it potato chips. Snips. Чулууд Skymela. All rise. Original. Hadata body. All rise. 100% байгалийн гаралтай 3 давхар цуцаан Clinics DecoSoft илүү олон савлгаатай боллоо. Clinics. Хамгийн том банктай хамтдан өсгөд билнэ үү? Хаан банк хувьцаагаа анхудаа олон нийтэд санал болгож нээлттэй хувьцаат компани болохоо зарлалаа. Та нэгж хувьцааг 959 төгрөгөөр авах боломжтой бөгөөд нийт 183.4 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ. Та 2023 оны 4-р сарын 13-ны өдрөөс эхлэн 4-р сарын 19-ний дуустал IPO-цэг haanbank.com вебсайт болон бүх үнэт цаасны компаниар дамжуулан захиалга өгөх боломжтой. Хамтын өсөлт төгөлдөр Хаан банк. Clinics Minimax. Ашиглахад хэлбэр авсархан савлгаа. 250 ширхэгтэй тул эдийн засагт хэмнэлттэй. Clinics амьдралын хорон бүхэнд хамтдаа. 100% байгалийн гаралтай 3 давхар цуцаан Clinics DecoSoft илүү олон савлгаатай боллоо. Clinics. Clinics Minimax. Ашиглахад хэлбэр авсархан савлгаа.
250 ширхэгтэй тул эдийн засагт хэмнэлттэй. Clinics амьдралын хорон бүхэнд хамтдаа. Чулууд Sky Mela. Хаваа гарал үүслийн тодорхой. Эрүүл хүнс, эрүүл бие. Хаваар та өнөөдрөөс Зөв хэмжээний болгодог тул жирийн чипсээс 65% тус багтаа. Baked potato chips. Snips. Гой хамгийн гой. Бөөрийн үйл ажиллагааг сайжруулна. Бөөрийн үрсдлийг намдаана. Бөөрийн гинцэн эдийг нөхөн төлжүүлнэ. Цисто. Оргил сүлжээ дэлгүүрийн нормогдох салбар хайпермаркет болж шинжлэхлээ. Нээлтийн хямдрал 10-30%. Их ч өөрийнх нь ном нь энд байж тээ. Хөөний хөгжил дээр. Тэ. Амьдралын стратеги гэдэг. Тэгээд одоо юу яаж байгаа? Нөгөө нэг доктор, магистр доктор хоёртой хамт сураад ингээд судалгаа хийж байгаа гэсэн сурагтай байсан. Тэгэхээр тийм судалгаа тооцооллын ном. За яг өөрийнхөө гаргасан амьдрах стратеги номыг өгье гэж би бодлоо. Ерөнхийдөө нааш ирж байхдаа бол өөр ном хүү энийг өгөх үү гэж бодож байгаад хааштай угаасаа би үзэлснээгаа түгээх ёстой юм чинь бэгэд ч гэсэн энийг одоо түгээе гэж бодсон. Тэгээд түрүүн бас нэг асуултууд дээр гарч ирсэн шүү дээ. Шүлэг бичдэг гэж сонирхчихсан. Хамгийн ихний хэсэг ном маань энэ хүн өөрийгөө одоо ингээд анализ хийгээд би чи ер нь дутуугийн мэдрэмж надад байдаг билүү? Ямар нэгэн сэтгэлийн гэмтэл траум байгаа билүү? Би яг амьдралыг юу гэж харж байгаа вэ гэх тийм ингээд маш их хэрэгэлзээтэй асуудлуудыг одоо ойлгож өөрөө өөртөө ажиллах тэр боломжийг олгох замаар эхний бүлэгт би шүлгэлж оруулсан байгаа. Энэ бол хамгийн хүнд хэсэг байсан. Өөрийнхөө тухай, бусдын тухай, хүрээлэн буюу одоо юмс үзэгдлийн тухай би бас хэрхэн яаж харах хэрэгтэй юм бэ гэдэг тэр санаануудыг оруулсан юм зүйл аа. Тэгээд бэгэд таалагдах хаа. Судалгааны хэрэглээ, судалгааны төрлүүд, мөрлүүд, нийгмийн шинжилгээ ухааны судалгааны холимог аргууд маргууд гэдэг нь энэ тэр чиглэлээр судалгаа юм байна л да. За. Сайн. Цэцэн бэлэг. Эрдэнэ бэлэг. Хоёр. Би чиний тоглолтуудыг үзсэн шүү дээ. Баярлалаа. Thank you. Санагтаас нэгэн тийм нэвтрүүлгийн ихэнд чиний тухай юу гэж боддгоос хэлсэн чинь нэвтрүүлгээ үзээд тэрийгээс хараарай заяа. За. Яа. Тий одоо бас тэгээд та ч гэсэн хараарай. Ямар нэг юм хэлсэн байна гэдэг. Тий. Тэгээд юу бас нөгөө таныг судалгаатай энэ төр байгаа гэдэг энэ судалгааны арга зүй юм. Вау. Тэгэр гэдэл камер харуулах. Энийг одоо яг судалгааж байгаа оюутнууд бол бүгд яасан гоё ном бэ гэж бүгд мэдчихэе. Тэгээ ийм том шүү заяа. Тэгээд одоо судалгаа хийж байгаа оюутнууд бөгөөд ихчмэл мэдж байгаа. Би бол юу ч мэдэхгүй энэ ном судалгааны үнэ хэлэхгүй. Тэгээд энэ номыг тань. За би энийг ийш нь тавьж байгаа. За. Гарлаад авъя. Баярлалаа. За. Зүгээр. Миний оюунд маш том хөрөнгө оруулалт хийж байна. За тэгээд таны судалгааны амжилт үсээ ялангуяа гоё амжилттай оролцоорой гэж хэлье. За би өөрийнхөө гаргасан номыг Би сая намайг яг ном судалж байгаа харсан шүү дээ. Энэ харин тийм байгаа шүү дээ. тий таны өөрийн ном байна гэж бидгэжсэн байхгүй юу? Баярлалаа. Уншаад сэтгэлээ санах хэлээрээ. За тэгээ. Манай мэдээж төрсөн юм гэ нэгсэндээ одоо хийж байгаа зүйлээ юутай яаж холбож харах юм? Тэр утгатай яасан хараатай. Албан шахалтаар үзэхээс аргагүй болоо. Би ч нөгөө өөрөө үзэж чаддаг байхгүй ингээд санаа зовоод ингээд ерөөсөө. Үзээрэй гэж хэлдэг байхгүй юу? Тийм. За тэгвэл үзнэ. Суулгаж гисэн гоё яа. За. Амжилт хүсье. Баярлалаа. Сайн төгөж яваарай. За. Таны бас одоо ажил мөрөжл тэгээд одоо доктор магистр хоёулаа ингэ зэрэг сууж байгаа шүү дээ. Тэрэнд бүр маш сайн амжилт хүсье. За чамч гисэн. Тэгж байгаа. Тэгээ гоё танилтаа боллоо. Дафтар өдөр бүр дахиад сайхан болчихъя. За тэгээ. За тэгээд
Нэвтрүүлэгт өөж оролцсон баярлалаа. Хамт ирсэн танд баярлалаа. За бид бол нэвтрүүлгийг төгсгөчгүй. Тэг. За ингээд бит хоёрын одоо асуусан асуулт, хариулсан хариулт за хүн бүхэн таалагдахгүй байж бас болно. Гэхдээ тодорхой хэмжээнд ямар нэгэн одоо зүйлийг өгөхийг тэр асуултанд хариулж байгаагаараа бас өгөхийг оролцсон учраас өвөөчтэй байсан байх гэж бас итгэж байна. Ингээд нэвтрүүлгийг үзсэн хүн бүхэнд аз жаргал хамгийн сайн сайхан бүхний хүсье. Баярлалаа. So much has changed. It was all